Энэ бол бидний мэдэх Улаанбаатар хот. Энэ хотод маань янз бүрийн хэмжээтэй олон төрлийн барилга байдаг. Lord, we pray. Our faces down, our hands are raised. You called us out. Зарим нь үнэхээр сайхан. Turned away. We've turned. Харин зарим баригдсаар л байгаа. Хүмүүс өөрсдийнхөө орон гэрийг эргэж дэрийхээр барьж байгуулж бий болгодог. Idols rise. We do what is right in our own eyes. Our children now will pay the price. We need your light. Харин энэ орчлон ертөнц түүнд агуулгадах бүх юмсыг ерөн хэн бий болгосон юм бэ? Lord, it's now. Lord, it's now. We are desperate for your hand. We're reaching out. We're reaching out. Гэрэлт амьд яриа. Ингээд хитэ чи хөгжмөнд ихэр дуртай бай. Ихэр их сонсдог бай. Нэг хайхтар хөгжим дандаа сонсдог хүний хажууд бол баг сонсдог л. Гэхдээ хөгжимд их дуртай. Би ч гэсэн. Ялангуяа яг тухайн үеийн сэтгэлийн онцлог, сэтгэл санааны онцлогоос бол жишээнээс айгүй нэг 50 баймараа болж jazz хөгжим сонсоол тэгэл юм бодох дуртай. Классик хөгжим сонсох дуртай. Машин дотроо бол рок хөгжим тэ эсвэл хипхоп хөгжим ч юм уу сонсох дуртай. Би классик хөгжим нэг их сонсдог юм аа. Тийм үү. Тийм тэрнээс ч бусдын бол сонсдог хипхоп нэг бас сонсоод байх. Тийм удаан бас сонсоод байх дурггүй. Сүүлдээ бүр Ер нь гэхдээ хөгжим хүний сэтгэл зүйд аягүй хүчтэй нөлөөлдөг л дээ тийм шүү. Би бүр хаяа бүр яг хөгжим сонсонгоо хамт бүр ойрлмаар санагддаг. Тий, ойрлоо шүү дээ. Тэр тусмаа бүр ажил дээр бүр ойрлмаар санагддаг. Үглээр дуулжаа дуунуудыг дагаж ойрлоо бол ингээд юм тий. Кафтай гэдэг л та. Заримдаа бол кафтай гэдэг, заримдаа гунигтай гэдэг хөгжим янз янзаар хүн нөлөөлдөг. Тэгэхээр үзэгч танд гэрэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хүрж байна. Би таныг үнэхээр Христ их эзэн маань бидний зүрх сэтгэлд хэлсэн. Миний та нарт харанхуйд хэлсэн зүйлийг гэрэлд гарган яриа гэж хэлсний дагуу өнөөдөр сонирхолтой нэгэн сэдвээр хуваалцах болно, ярилцах болно. Тэгээд нэвтрүүлэгт маань манай зочин ирсэн байгаа. Өнөөдөр бид нэр хөгжмийн тухай, хөгжмийн нөлөөний тухай ярихаар ярьсан. Тэгээд өөрийгөө тавчхан танилцуулах байлаа. За сайн бацгаана уу. Намайг инх мандлаа гэдэг. Амьд хөгжмийг дэндүүх сонсдог, дэндүүх дуртай, өөрөө хөгжим тоглодог. Дэндүүх дотор нь орцсон даван баясдаг тий. Бид нэр сая зүгээр Викторийн ярианд гарч ирэл тэ хөгжим ерөнхийдөө хүний зүрх сэтгэлд их нөлөөлдөг юм аа. Сэтгэл зүйд бол нэлээд нөлөөлдөг те. Чи бол ерөнхийдөө амьд хөгжим сонсдог хүмүүс чи хөвчлэн рок, хүнд хатуу, яхир тийм юм сонсдог. Тэр сэтгэл зүйд чи ерөнхийдөө нөлөөлдөг юм уу? За миний ерөн хөгжим сонссон эхлэл бол зохиолын банаас эхэлдэг. За. Дээр үе чинь ерөнхийдөө юу байдаг шнэ. Ерөнхийдөө ардын дуу их хэлсэн те. Угсаа Монгол хөгжим аяг хаалттай байсан. Зөвхөн Монголынхаа дууг сонсдог байсан. Хөдөө тэгээ ингээ өвөө дээр очихдоо одоо тэгээд юу хэлээд дээр үе нэг ардын маягийн яг одооны зохиолын дуу биш тийм үү сонсоод. Ардын уртын дуунууд, бовын дуунууд. Тийм магадгүй тэр чинь 7 молоо настай гэсэн юм уу та тийм тэгэл сонсч эхлээд хүн чинь хөгжим сонссоор байгаа хөгжимдөө дуртай болоо. Тэгэл яванда хипхоп сонссон тийм хипхоп хамтагтай байж үзлээ. За бас юм уу. Тэг хөгжим гэдэг утгаараа ярьж байгаа. Тэгээд ингэж явсараа дараа нь поп хамтлагтай болж үзэж байгаа. Поп хамтлагаас дуулдаг нэг нь байлаа. Тэгээд ерөнхийдөө явж байгаа нэг өдөр би амьд хөгжмийг сонссон. Амьд хөгжим тоглож байгаа хамтлагийг сонссон. Энэ үнэхээр бүр шал өөр мэдрэмж байсан. Тэгээ би окей би ерөөсөө хөгжим сурах. Гитар сурах. За одоо энийг сурах. Хөгжмөөс хамгийн эхлээд гитар сурсан. Тийм гитар сурч ирсэн. Тэгээ бөмбөр гэл жижиг гээ цаашаа явсан л та. Тэгээд ерөөсөө амьд хөгжим дээр эцдэрээ очсон. Энэ бол 8 дугаар анги мэнгийн үедээ амьд хөгжим сонирхож гисэн. Тэгээд амьд хөгжим нь яагаад ингэж намайг тэнд аваачаа тэгээд энэс цааш ингэж байнгын амьд хөгжим сонсоо. Мэдээж эндээсээ цаашаа ингэж задраад янз бүрийн стил жанрыг сонсоод өөрөө дурлаад ирсэн. Яагаад хөгжүүлээд энэ өөрөө ингэж бүх талыг ингэж илэрхийлж чаддаг хүний дотоод гадаад те сэтгэлийн хөдөлгөөн бодол бүх юмыг та ингэж зурлаж чаддаг
тэрийг илэрхийлж чаддаг. Тэгэхээр чи одоо бүр удирдуулна гэсэн үг үү? Бүх зүйлээ. Ерөөсөө хөгжимгүй л бол тий. Харин чи бол сая хэллээ шүү дээ. Чамааг илэрхийлж чаддгаа хөгжим, чамааг илэрхийлж. Тэгсэн чинь зүгээр ингээ рок ялангуяа сонсдог залууч өнөөдөр бид нар гол рок дээр цөлөрч ярих байх л та тий. Рок сонсдог залуучууд бол бүгдээрээ ерөнхийдөө ингээл урт үстэй, хар хувцастай тий. Бүгдээрээ л ингээл сагал самбаага ургуулаад ерөнхийдөө эсвэл ингээл нэг метал рокууд тэр чинь баг хөгжмнөөсөө болоод тийм болоод хүмүүсд угаасаа тэр хүмүүсийн дотор нь тийм стил нь байсан тэр хөгжмөөсөө олж гарч ирээд байгаа юм уу? Нэгдээ амьд хөгжим бас гэхээс илүү рок хөгжим бол илүү хатуу ширүүн өнгө аястай тий. Тэр дотор яг классик гэл джаз гэл өшөө цаашаа зөөлрөөл явчихж байгаа. Яг өнөөдрийн ярьж байгаа юм рок гэдэг нь жоохон хүнд талтай ингээ хүнд яг хүн тэг хүний дотор байгаа. Тэшээ хүний дотор ерөөсөө муу сайн бүх юм байж байгаа. Тэг яг бид нэр яг миний бодол хүмүүс муу зүйлийг бас тэр болгон ил бас хийж чаддгүй. Шууд хийж чаддгүй тий. Шууд л одоо ингээл хүсэж байгаа муу зүйлийг очиад хийчдэг. Тийм хүн айгүй ховор тийм ч учраас тийм зүйлүүд маш ховор цөөхөн тохиолдолд тэрийг хүмүүс тэр ерөнхийдөө ингээ дарагдсан явж байдаг тий хүний дотор. Тэрийг сонсохоор хүмүүс шокддаг. Ямар амар юм бэ. Гэтэ энэ бол хүний дотор л байдаг зүйлүүд. Ямар ч хүний дотор байдаг. Тэгэхээр амьд хөгжим сонсож байгаа хүмүүсийн хувьд болохоор хөгжмөө сонсож байгаа, рок хөгжим сонсож байгаа. Гэтэ тэр нь магадгүй гадаад имиж төрхөнд нь нөлөөлдөг тий. Яахан хар юм хүмүүс жишээ нь өнөөдөр хар юм хүмүүс байгаа шээ. Ерөнхийдөө миний дуртай бас харч юм шиг тий. Ингээ хар өнгө өөр юм та хослуулж өмсөх аягүй. Нэг л ондоо би бол рок хөгжмийг сонирхдаггүй зүгээр сонсож байхад нөгөө л би одоо роктой яаж танилцсан бэ гэхээр харан хамтлаг тэгээ хуурд хамтлагийн рок хамтлаг гэж гарч ирж байсан шүү дээ. Тэгэл тэдний яг рокко тоглох тал дээр л би бүр гайхаал. Тэгэл нөгөө уянгийн бас жанрын дуунуудад дуулахаар тэр нь гоё санагдаад. Тэг би рокко дуртай мөгтэр биш. Тэгээ энэ рок ч одоо ямар ч юм бол тэгэл ингээд ажиглахаар л мэдээлэл дээр гарахаар ингээл айл болох бүтэхгүй те ингээл хар тамхинд орооцолцсон эсвэл зодон зохион ч юм уу нэг л тэгэл амар имижтэй би бол тэгж л яг төсөөлж ирсэн л дээ. Тэгээд ерөн энэ рок ч дими юм биш үү гэж. Рок хөгжим дими юм биш үү гэж. Тэгэхээр муу юмнууд аягүй сонсогддог л да. Гэхдээ бас яг адилхан нэг юм бас адилхан зөвхөн амьд хөгжим сонсогддог биш. Шал өөр стил жанрын хөгжим сонсогддог. Хөгжмөөс гадна хөгжим сонирхдаггүй ч хүмүүс байна. Бидний мэдэхгүй амар гэмт хийгийг үлддэг. Тийм хөгжимтэйгээ холбоотой заавал амьд хөгжим рок сонсдог хүн ингэчлээ гэж заавал гарч ирээд байдаг үү те. Тэрийг би сайн мэдв. Гэхдээ энэ бол ерөөсөй байдаг л зүйл. Маш олон хүмүүс олон гэмт хэрэг хийж олон зүйл. Тэр рокийнхаар илүү игээд юм шүү. Тэр хөгжмийн би рокын илүү хийх юм шиг харагдаад идэм үү? Бас яг тэгж хийж байгаа. Бүгдээрээ тэр чинь ингээл амар урт үстэй тэгэл өсөндөө тийм нэг гоё хим илгээл ч юм уу эсвэл нэг юм гоё болохоос илүү ингээл аль болгоно оргиороо ингээл арзааснараа ч юм. Ер нь бол энийг ингэж ихэд миний ойлголт миний одоо бас дүгнж байгаагаар энэ бусдаас ялгагдсан хүмүүсийн хийж болохгүй зүйлийг нэг хэсэг бүлэг хүмүүс хийгээд байгаа гэсэн үг биш. Тийм л дээ. Ямар нэгэн байдлаар хин нэгэн спорт сонирхоод сагсан бөмбөгт маш их дуртай. Ягаад сагсан бөмбөгийнх нэг өргөн юм эсвэл хамаг өөртөө томцсон юм эсвэл сагсан бөмбөг хэрнэ. Тэнгүүдээ сагсан бөмбөгөнгүүд ягаад хипхоптойгоо холбоотой ингээл нэгсэн ягаа яваад идэв ингээл те. Тэгээ тэд дээр нэг шүмжмэх явдггүй бас нэг айхтар яваад байгаа. Гэхдээ энэ яг адилхан хүний дотор байдаг энэ хүмүүсийн онцлогуд те ингээд одоо амби хөгжим сонирхож байгаа хүмүүсийн рок хүнд хөгжим сонирхож байгаа юм. Би мэдээж миний тийм найзууд зөндөө байдаг. Тэр түнд зан характерын маш өндөр боловсролтой, маш соёлтой. Тийм үү. Би анх удаас байнга ном уншдаг жишээ нь те ингээд рок хөгжим ингээд харахаар амар хүнд рок гар. Тэгэл энэ занж бүтггүй гарах таа гэж би магадгүй анх бас гаднах байдлаас нь ч юм уу те дүгнэхэд бас тэгж дүгнж болохгүй юм шиг. Гэтэ хүн харахтаа их л энэч нэг хар хүрлээсэн юм эвгүй нөхөр байна. Гэхдээ миний найзууд донд тийм хүмүүс айгүй ховор. Тэгээ магадгүй бас зарим нэг одоо хийж байгаа үйлдэлүүд нь жоохон хүн бусдад байхгүй юм шиг те. Сони үйлдэл хийж байгаас амьдрал дээр тулаад ирэхээр зарим нэг зүйл дээр айгүй гоё зөөлөн тусламжтай те. Тэгээ рок одоо хөгжим сонсдог гэхээр л энэ муу хүмүүс нийгмийн муу хэсэг бүлэг хүмүүс гэж бас ярьж болох. Ерөөсөө рок хөгжим хин ямар хөгжим сонсох юм бэ? Хүний дотоод байдлыг илэрхийлж байгаа.
сонирхолтой нэг юм байна. Есүсийн гэхээр нэг юм ерөнхийдөө номын даруу ном. За галзуу солиотой амьтад бол явд юм аа тий бас сүм чуулганд энэ төр очиж л байдаг. Тэгэхдээ ер нь бол яаж ч одсон христэдэг итгэлийг юм рокто ч юм уу тий нэг урт үстэй ч юм уу тийм хүнд юм түчгийн тачгинсан хахир чахарсан юмтай ингээ холбоход аюу хэцүү санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр чиний хувьд тий итгэл үнэмшил чинь одоо яг ингээл амьд хөгжим сонсоод ингээд өсөө тий сураад ингээд явж байгаа юм. Чиний хувьд итгэл үнэмшил чинь харьцахгүй байна уу тий? Харьцахгүй байна уу гэж асуух гэдэг. Ер нь бол манай сүмүүд тэгээд итгэвч одоо сүмүүд чинь ерөнхийдөө амьд хөгжим шүү дээ. Тэгээд үзэх юм бол ингээд тэгээд сүм чуулганууд дандаа амьд хөгжмөөр тоглодог тий. Амьд хөгжим тоглож 7 хоног болгон лайв тоглолт хийж ингээд зүгээр итгэл үнэмшлийн тал дээр биш юм гэхэд 7 хоног болгомоор сургалт явж байна. Амьд хөгжмийн сургалт явуулж байна. Тэнд хүмүүс амьд хөгжим сонирхож байна. Илүү их одоо сүм чөөрс одоо сүмд явж байгаа залуучууд илүү их амьд хөгжмөлөг байдаг. Би аюу ховор аюу pop R&B сонирхдаг гэсэн залуучуудыг сонсдог. Гэхдээ их хөвчлэн амьд хөгжим их сонсдог. Яагаад гэвэл 7 хоног болгон амьд хөгжим бөмбөрийн тэр гоё хүчтэй дууг сонсдог. Тэр гитарын гоё сонсон хүчтэй юмыг сонсдог. Гэхдээ анх бол 2002 он тэгээ сургуулаа би 2000 он төгсөн. Ингээд чи хөгжим хаан сурсан? Сүм дээрээс сурсан. Сүмд сурсан. Сүм дээрэл эн чин ийм хөгжим байд юм уу гэж танилцчихлаа. Тэгээ энийг барьж үзээл те хөгжмийн төлөө сүмд явж ялаа. Энийг сурчаад явчих. Гэж анх бодлоо сурчаад явчих гэсэн чинь ядж байгаа бөмбөр гараад ирэх юм. За бөмбөрийн сурч явчих гэж нэг бейс гитар өөр юм. Тэгжэл хүн яг тэрийгээ сонирхож байгаасаа илүү би хин бэ гэдэг рүүгээ ороод эхэлж байгаа. Тэгээ хүний дотор тэнгууд нэрээ би хин бол гэж бодож эхэлж байгаа. Хүн чинь ухамсартай учраас те би ухамсартай учраас. Тэгээд яг хөө ингээд яг миний анх одоо хөгжим сонсож сурсан юм маань ерөөсөө сүмийн үе таалга байсан л та. Тэгээд яаж идэр хоорондоо ингээд рок хөгжим гэдэг явт юм бэ. Миний мэддэг маш олон хүнд рок хамтлагууд байдаг те. Одоо Christian гэдэг бид нэг 2007 онд Герман явж байхад нэг залуу байсан. Тэгээд нэг эд дайны MC гэж дандаа Christian хамтлаг. Тэгээд тэр нь гэхдээ зүгээр нэг юм одоо манай Монголд байдаг зарим нэг тийм классик рок хамтлаг шиг биш. Альтернатив тийм панк тийм бас биш. Бүрөөсөө death metal, бүр heavy те хүнд new metal бүр тэр чиглэлээр дуулдаг. Тим хамтлагууд. Тэгээд Christian гэж байна. Тэгээд үг мүг нь бүх юм аюугаа те. Тэрнээс ерөнхийдөө бас бид 2002 оноос хойш амьд хөгжим гэдэг хамтлаг байгуулаад явж байгаа. Бас хүнд байсан. Яаж юм яах юм? Христ итгэлт хүмүүс ингээл юм рок байгаа та гадаад имиж нь аягүй. Би ийм байгаагүй шүү дээ. Хэдэн жилийн өмнө хавхаар бариу өмд өмссөн. Израиль ийм гутал өмсчихсэн. Эндээ 3, эндээ 2, эндээ 1 тэ. Тэгээд хумсаа хараар будаа. Тэгээд нүдэгээ бодож байсан. Нүдийг бас бодож байгаа. Нэг тоглолтын дээр тэгж нэг бодож үзсэн бид. Яагаад ч нэг бидний стил жанр бас өөрөө юу байсан. Хүндсэн тийм grunge metal гэж хэлжсэн те. Ер нь төлөөлөгч нар ингэвэл Metallica, Nirvana хоёрын ерөнхийдөө хослол маяг. Тиймэрхүү байсан. Тэгээд яг гол асуудал нь ерөнхийдөө итгэгч хүн юм байж болохгүй, ингэдэг тэгдэг гэдэг ерөнхийдөө юм өндөөл байсан. Тэгээд тэр үед яг яаж шийдэж вэ? Одоо бас хэцүү шүү дээ. Би Есүст итгэдэг. За рок тоглохлоор хүмүүс хүлээж авахгүй. За би хүмүүс тоглоог юм чинь би рок тоглоно. Тэгэхээр Есүс тэг юм шиг харагдах гад ч юм уу. Яг ийм байдалд орж исэн мэт. Яг тэгээд яг натаа ойр дотноос ахнаар тэгээд хүмүүс маань ерөөдөө энийг аягүй ялгаас харж ойлгодог хүмүүс байсан тул та бид нар энийг цаашаа миний дотор энэ амьд хөгжим маш дуртай тоглодог гэсэн нэ сүм цуглаандаа үйлчлдэг тэндээ байдаг энэ итгэл үнэмшил хоёрыг ялгаж өгсөн. Энэ хоёр нэг зүйл биш. Тэ би итгэж үнэмшээд явхад амьд хөгжим, рок хөгжим сонирхоод явах энэ хоёр ямар ч ялгаагүй. Тэ биш тийм адилхан зүйл биш. Ялгаатай зүйл гэдэг нь бас ойр дотноос ахнаар маань ялгаж өгч байсан тэ зүгээр ойлгож тэ. Ихэнхдээ жоохон натаас жоохон хол тэ мэдтүү хүмүүс ямар эвгүй ингээ тайсан дээр гараад зогсоход те магтан дуу гэж байдаг те тэрэндээ гараад зогсоход нэг л амар рок хувцалцсан нэг л юм гитар чинь зогсоод байдаг бас тийш одоо хүмүүс чинь сүм цуглаан тайвшрах гэж те сүм цуглаан дээр арай тэр амар хүнд хатуу дуунуудаа дуулахгүй үзлээ те сүм цуглаан дээр сүм цуглааныхаа дуулсан те одоо Christian CCM стил те worship стил гэж одоо бараг тусдаа дэлхийд бас айгүй
хүчээр Gospel. тусдаа стил дууралт. Тийм, Одоо тусдаа гитарын дууралт, бөмбөрийн дууралт барыг тэгээ явчихж байгаа. Ийм байна. Ингээд сонсохоор чи ерөнхийдөө ингээл хөгжмийг сүм дотор ирээл сураал хөгжмөөр ерөнхийдөө амьсгалаад ингээл хөгжөөл явсан байна. Сүүлдээ ингээл нэлээд хүндтэй хөгжим сонсоод ингээд эхэлчихсэн. Тэр одоо ялангуяа амар heavy metal, death metal тийм хөгжмүүд сонсоход өөрт ч юм мөн хамтар тоглож байгаа багийнханд чинь хамтлагийнханд чинь ямар нэгэн байдлаар нөлөөлж ирсэн. Битээрээс түрүү ярьжсэн ч тийм сэтгэл санаа хэцүү үед бол би ямар хөгжим сонсох үүдгээ өөрөөр сонгоод сонсч. Түүнээс би байнга рок сонсох юм бол надад галзуурах юм шиг санагддаг байхгүй. Тийм. Ерөнхийдөө хөгжим өөрөө нөлөөтэй рок хөгжим нөлөөтэй. Тэгээд бид нар чинь дандаа тийм Christian хөгжим сонсоод байх. Тэгээд бас Christian хөгжим сонсож байгаа одоо хэрнээ тэр одоо хүн хандлага байх юм бол тэр хөгжим өөрөө тэр стил урсгал нь өөрөө олон жил одоо тэр олон жилийн юу даваад гарсан сүртэй. Жохон юм бас өөрийн гэсэн юм нэг ертөнцийн мэдрэмжийг бий болгодог болсон. Ингээд нөмөрж авдаг тийм ингээд нэг хөгжим би сонслоо гэхэд намайг нэг орчинд аваачдаг ч юм уу тийм. Яг тийм мэдрэмж надад бол одоо гар хуруун дээр сорив байгаа. Одоо гараа зүсчээсэн тийм ингээд одоо хөгжмөөсөө болж би хэдээр Christian байсан ч гэсэн тэр зүйлүүд дотор орж чадчих. Хөгжим өөрийн чинь тэгвэл шууд удирдах эзэмдсэн гэсэн үг үстэй. Үгүй хөгжим удирдахаасаа илүү хүн одоо миний дотор байсан зүйл одоо би амьд хөгжим одоо рок хөгжим яг хүчтэй сонсоод ингэж явах үед би одоо би яг хинбэ. За би яг яаж чадах вэ? Энэ яг өвдөх болов. Ая тийм айцгүй болох мэдрэмж төрүүлдэг. Одоо тэр одоо миний одоо надад өгж байгаа тэр хөгжмийн нөлөө тэгж өгч ирсэн. Яхаас буцахгүй л. Тий айгүй тийм болж исэн. Магадгүй олон залуучууд өөр нөлөөлдөг гэж болох юм байна. Ялангуяа бид нэр хувь хувийн асуудлууд ихтэй, хувь хувийн амьдралын юу ихтэй учраас тийм юмснээ бид нар хамтлагаараа бөөнөр ингээл бэлтгэл хийгээл хэдийгээр бид нар Christian үгтэй дуудуулаад ингээл амар ингээл явж исэн ч гэсэн гинт бүгдээрээ сонин орчинд ороод тий бүгд амар айдас мэдрэл бүгдээрээ зогсоогоол юу болж байна гэл тий. Гэхдээ энэ хөгжим өөрөө гэсэн юм одоо ертөнцтэй өөр ингэсэн уур амьсгалтай. Тийм учраас тэрэндээ биднийг бас татдаг. Тэгэхээр хөгжим зүгээр нэг юм энэ стакан шиг те ингээ байж идэг зүйл бас биш. Яа тэгэхээр хүн өөрөнгөсөн мэдрэмж өгдөг. Тодорхой хэмжээнд тэнд хүч байна те. Тийм жоохон одоо юу гэдэг юу гэж тайлбарлах юм бэ гэдэг юм өөрөө. Яагаад гэвэл бид нар ингээ хүч нөлөөтэй. Яагаад бид нар ингээ янз бүрийн хэцүү байдалд орохоор нэг хайтайхан дуу сонсчмоор байдаг юм. Нэг л эсвэл янз бүр үедээ за болоо энийг би хүсэхгүй нэг сонир мэдрэмжтэй. Гоё дуу сонсч ямар ч хөгжим сонирхдгүй юм хүмүүс ерөнхийдөө миний алж байгаа нэг хэцүү үедээ нэг дуу сонсдог ч юм уу те дуртай байдаг ч юм уу те. Ер нь дуунд дургүй хүн гэж бол байхгүй. Тэр тусмаа монголчууд бол тэг ямар сэлвэ ямар жанр төрлөө гэдгээс л болохоос шүү те. Би заримдаа тэгэл тийм R&B ч юм уу. Тэгвэл би ингээ өөрөөсөө ярьсан чинь аха рок хөгжмөс бүр айчлаа. Тий, зарим залуучууд бол сонсож тийш орох бол шаардлагагүй бас бүр бол зохгүй тийм залуучууд гэж байх уу. Бүх залуучууд рок сонсоод дотор нь ороод ингээл бүгдээрээ ерөнхийдөө тэгэл тэр чам төрөлтийн аим бишгтэй нөлөө тий. Зарим үед би магадгүй pop хөгжим ч юм уу амар дуртай байж болох юм. Одоо ингээ үзэхэд би pop хөгжимд амар дуртай. Тэгээд би сэтгэл зүйн ямар нэгэн байдалд орсон байж байгаа би ямар нэгэн дуу сонслоо. Одоо жишээ нь одоо юу гэдэг. За би нэг хайртаа учирч чаад за нийтлэг жишээ те амар олон жил одоо нэг 2 3 жил гоё хайртаа учирч явж чаад саллаа гэж бод. Тэрнээс болоод би аяа гутарч явж л. Гэтэ миний сонсдог хөгжим pop хөгжим. Тэгээ би pop хөгжим сонслоо. Тэгээ тэр дууны үг аялгау намайг амар эзэмдэж нөлөөллөө. Тэгсэн чинь би амар гутарлаа. Магадгүй би амиа орлоо. Тэр энэ рок хөгжмийн нөлөө биш үү? Энэ хөгжмийн нөлөө. Тэгэхээр рок хөгжим гэхээр л одоо яг өнөөдөр рок хөгжим гэдэг дээр ярилцаа л байна л да бүгд. Гэхдээ рок хөгжим гэхээр хүний амийг хорлуулж хүн муу юм зөвхөн муу нөлөөлөл хөгжмийн нөлөө гэдэг ерөнхийдөө тийм нөлөө байдаг. Хүн хэрвээ ингээд нэг юм руугаа яг тэр хөгжим рүүгээ орох юм бол захируулах юм бол гэдэг тийм хоёр ялгаал байгаа. Тэгвэл хөгжим сонирхож байгаа хүн өөрөө би энэ хөгжимд яаж нөлөөлжтэй эсвэл өөрөө нөлөөлүүлж чадах вэ гэдгээ бас анзаарч авахгүй бол бас өөрийгөө татаж авах чадваргүй. Буруу тийшээгаа муу тийшээгаа ч юм уу тий. Одоо түрүү ярьж. Ер нь бол амьд хөгжим гэдэг бол ориг.
Ерөөсөө ориг зүйл. Яг зүгээр жимсний шүүс гээл жүүс гээл ингээд чинь тэгэл нэг юм задлаар хийгээл 100% жүүс гээл ингээл юм шүү дээ. Миний ойлгож миний хүсч гэж яг миний ойлгож энэ юм байна гэж миний дүгнэлтээр бол амьд хөгжим бол яг л тэр ургасан жимсийг аваад задлаад шахаад шүүсэл ууж яадаг адилхан амьд хөгжмийн одоо ерөөсө бүх хөгжмийн үүсэл гарал амьд хөгжим дээр хизээч хэдэн 100 жилийн өмнө меди хөгжим тэ электрон хөгжим дижим байгаагүй байхгүй. Тэгэхээр ихэр яг ориг хэлбэр одоо хөгжмийн ориг хэлбэр нэг учраас яг анхны хэлбэр учраас хөгжим тэрүүгээрээ илүү бус урсгал жанр хөгжмөөс илүү бас хүмүүсийн анхаарлыг татаж илүү тийм байдаг болов гэж үздэг. Тэгээд одоо эцэг эхчүүдийг бас нэг айдас өгдөг шүү дээ тий. Хүүхэд нь гів гинт нэг юм зүгэлээ ингээл хар хувцсамсаар ингээл эхлэнгүүт тэмцэж эхэлдэг шүү дээ. За энэ манай хөрөн болохоор явж. Тийм эцэг эхчүүд юунаас нь айх хэрэгтэй? Хүүхдийнхээ тийм дүр хувраал өөр хувцсаад эхэлснээс нь айх хэрэгтэй юу? Эсвэл юу сонсож байгааг нь сонсож мэдэж айх хэрэгтэй юу? Ямар хүмүүстэй нийлж байгаас найз яагаад сонсож байгааг нь бодож айх хэрэгтэй юм уу? Надад эцэг эхчүүд яг тэр яг хүүхдүүдтэйгээ суугаад ярилцвал зүгээр юу яагаад энд дурлаад байгаа. Юу нь гоё байд юм минийх үү? Яасан юм. Тэ өөрийг нь чөлөөтэй байлгаж одоо дотор нь богсон байгаа тэр зүйлийг гаргуулах. Тэгэхгүй наа чин буруу гэл тэ хүүхд нууцаар сонсдог. Тэгээд одоо нууцаар сонсон. Тэгээд хэсэг бүлэг хорих тусан хүн чинь нөгөө тэг ямар ч зүйлээр тийм байдаг учраас улам хараа хөгжим сонирх хүн минийх үү тэ. Магадгүй гэртээ тэр хөгжмийнхээ юм яг бэлдэж өгч яага болохгүй гэж тэр хүүхдийн тэгээд outcome минийх үү зүгээр гэртээ сонс минийх үү хамтдаа сонсоод тэрийг нь ойлгоод тэгээд яг тэрэнд нь зөвлөөд тэ ингэсэн байна минийх үү энэ жоох юм биш үү. Тэгвэл ягаад анханасаа тэр эцэг эхчүүд тэр хүүхдийг хориогүй ойлгож хамт харилцсан учраас хүүхд эцэг эхчтэй одоо ихтэй итгэх итгэл нь бас өөр байна те. Анханасаа манай монголчууд ч нэг л рок хөгжим гэхээр гадны хөгжим гэж үзэл рок хөгжим гэхээр муу гэл амар хүнд хөгжим байл. Шууд хориг тавьдаг шүү дээ. Шууд ингээл бойл наа чин буруу өстой болохгүй одоо миний хөө буруу зүйл рүү явах чинь гэл те. Тэгэл айгүй боловсралтай олон хүмүүс амьд хөгжим сонирхдаг рок хөгжим аюуг сонирхдаг. Зүр гадаад имиж л өөр учраас. Тэг яг хөө юм хэсэг бүлэг хүмүүс байна л да ингээд өөр одоо сонсогч нар байна, тоглогч нар байна. Сонсогч нар дотроо яг тэгж гадаад имиж нэг тэгж боддгоо зүгээр сонсдог хүмүүс байна. Амар хүнд хөгжим сонсоод тэгээд магадгүй айгүй нөлөөлөгдсөн мөртлөө айгүй өөр боловсралтай тийм хүмүүс бас байдаг. Янз бүр. Тэгэхээр энийг өөрөөсө гадаад үзмж харагдаж байгаараа ганцхан тэр нэг рок хувцалсан хар хувцсан хэдэн хүмүүсээр төсөөлж юусоо болохгүй. За тэгвэл би л өөрөө дотор нэг бодолтой боллоо. За би 10 дуу сонсоход за 5 рок байж болох юм байна. 10 рок байж болохгүй юм байна. Тийм тоо тавьж болохгүй. Араа би юу гэж яг эн чинь болохоор зүгээр л хувь хүний миний үзэл шүү дээ. Би болохоор юу гэж бодож байна. Альва нэг зүйлийн нөгөө тун нэгтгэхээр угаасаа нөгөө хор болдог шүү дээ. Тэгэхээр чи тунгаа өөрөө сайн мэдгүй. Чиний 5 рок чинь чамд ихтчих юм билүү? Харин тэрийг чинь болохоор яг сонсож байгаа яг цензурыг тавих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Яг өөрийнхөө илэрхийлэхэд өөрийнхөө одоо өөрийгөө бас чөлөөтэй тий өөртөө ихтэй байхад аягүй. Жишээл миний хувьд анх Израиль хөтлөмсөөл бариун хөтлөмсөөл гинж ингээл унжуулаад ингээл гудамжаар явхад эхэндээ аягүй эйгүү санагдчихсан. Гэхдээ би ингэмэр шүү дээ. Би яг тэгмэр шүү дээ. Гоё яг энэ надад л гоё байна. Яг юм. Тэгээд би тэрнээсээ бусдаас ичиж зовж имиж бусдын нүднээс тихгүйгээр би зүгээр гоё өөрөөрөө яг гоё ингээ бас хиймэр шүү. Тэгээд яг тэгээд ирэхээр амьдралын өөр зүйлүүдэд те би бусдын нөлөөнд автаж бусдад ингэхгүйгээр нэрээ би ингэж болох юм байна итгэлтэй болж ирсэн. Магадгүй миний хувьд энэ нь миний эхлэл байсан. Төлөвшөх те би нэг төлөвшөж байгааг нь миний эхлэл байсан. Тэ өөрийгөө юунаас эхэлж би өөрийгөө ингэж нээх үү гэжсэн. Магадгүй надад юу туссан амьд хөгжим. Рок хөгжим те амар гоё чөлөөтэй. Тэр яаж нэр тэр нэг нота авч байгаа нэр алдаалах юм тэгсэн энэ алдаад байгаа мó албаар тэгээд байгаа юм гэдэггүй сонин дуургаал тэгсэн энэ тэр амар гоё химнэлтэй те тэгээд сонсоол ингээл байхад нэг л өөр те нэг гоё тийм ялуурсан биш нэг аяга амттай яг тэг тун таарсан тэгээд тэр нь надад аягүй нөлөөсөн олон залуучууд өөр тайлбарлах бах те одоо сонсдог хүмүүс нэ жишээл хөгжим тоглодгоо байнга сонсдог хүмүүс магадгүй надаас шал өөрөөр тайлбарлах юу яриад байгаа юм бэ те эн чинь бол жинхэнэ амьдрал гэм үү яаж мэдх юм би нэг миний амьдрал واخгүй эн чинь тэр хөгжмөд хин сонсож гин яаж сонсож гин сонсож байгаагаа яаж хүлээж авч гин гэдээс нь шалтгаалаад бас хүмүүст янз бүрээр нөлөөлж гин л да тий тэгэхээр хөгжмөд яг энэ нэг би бас ингээ бас хөгдөөд энэ хөгжмийг сонсноор хүнийг тийм хүн болгоод байгаа гэсэн үг биш ямар нэгэн хүн болгоод байгаа гэж одоо рок хөгжим сонсохоор хүн нэг тийм хүн болоод байд ингээл копитал юм хүн болоод байдаг биш хүн хаана өсч төрнж юм
Тэ ээж аав нь ямар байна? Яаж хүмүүжсэн? Тэр зэрэг нь одоо амьд хөгжим ч юм уу ямар нэг зүйл рүү нэвтэж жоохон сонсоод ороод ирэхээр яг тухайн хүн гарч ирдэг ч юм уу тий. Тэгэхээр тэр нь амьд хөгжим сонссноос болж энэ хүн ийм боллоо гэдэг дүгнэлт нийгэмд явдаг. Тэг бас хүрдэг. Тэгэхээр миний хувьд би багадаа ч юм уу тий миний өссөн тойрсон юм өөр магадгүй би арай зөөлөн байсан шүү. Би 2 эгчтэй ээжтэй тий жоохон багтаа аав минь өнгөрчихсөн тий. Тийм учраас эмэгтэй хүмүүс намайг бас хөврөлцсөн байсан зөөлөн байсан. Гэхдээ амьд хөгжим сонссон. Гэхдээ яг энэгээрээ явсан. Гэхдээ энэ дээр тэг контрол хийдэг те окей эн чинь ийм юм байна гэх би юм байна. Ер нь би ямар хүн бэлээ? Би ийм хүн юм байна гэдэг. Энэ дээр би ингэж. Тэгэхээр би бол ингэж ойлгож байсан л да. Хүний сонсож байгаа зүйл нь өөрийг ингээ хүмүүжүүлээд ингээ бий болгоод байна. Чиний ярьж байгаагаар болохоор зэрэг те магадгүй тэр сонсож байгаа зүйл нь зүгээр дотор нь байгаа юмыг гаргаж ирээд байгаа болохоос үнэндээ бол тэр хүний хэн болгож хүмүүжүүлээд байгаа нь орчин тойрон те хөгжмөөс бас үл хамаарсан юм л тэндээс ингээ хөгжмөөр дамжиж гараад байгаа юм байна л да тий. За тэгээд сонирхолтой байлаа. Ярьсан. Би бол ерөөсөө юу гэж боддог байсан бэл. За энэ рок хөгжим бол энэ сатаны юм байна. Ерөөсөө дандаа л муу үр дагуулдаг ч юм. Юугүй байр өөр нэгсэн хүмүүжилгүй төлөвшөөгүй иймэрхүү залуучууд л нэг л ингээд хөнгөмсгөр ишээ ерөнхийд ороод магадгүй тийм тохиолдол мэдээж байгаа л ах л та. Тэгэхдээ бас нөгөө талаараас энэ зөвхөн хөгжмөндөө гэхээс илүү бид нар хөгжмийн гэж буруутахаас илүүгээр бас тэр хүний дотор байгаа хувь хүн дотор байгаа хүмүүжлийг нь бас тий харах хэрэгтэй юм байна. Нэрэл чиний хэлснээр хөгжим рок хөгжим сонсдгоо хэрнээ аимшиг гимт хэр хийдэг гэсэн маш юу хийсэн усууд зөндөө байгаа шүү дээ тий. Хэрвээ статистикээр нь харуулаас яаж харагдах юм бэлээ. Бас сонирхолтой байна. Тэгээд аливаа зүйлийг бас тэнцвэртэй харж байгаа байлж хараад бас залуучууд үзэгч нар маань ч гэсэн тий бас нэг мэдгүй над чиг бодож шилжүүлээ тий мэдгүй буруу ойлголттой явж исэн хүмүүс маш олноор тий өнөөдөр ойлгож авсан байх. Тий өөрөнгөсөн бас мэдээж бид нар бол ерөнхийдөө ингээл энэ санаа иймэрхүү үзэл бодол барил байд юм байна тий христдэгдэг ч гэсэн тий рок ингээд сонсчт юм байна бүр тоглолцдог юм байна болохоо байгаад ирэхээ мэдэрч байгаа бол өөрийгөө татаад авчдаг байх хэрэгтэй юм байна бас тий эзэмдүүлээд ээж болохгүй юм байна тий ерөнхийдөө хэлээ тий мэдээж маань өөртөө хувьдаа дүгнэлтээ хийн ах хувьдаа тий бодоод нэг сонсоод өөрийгөө бас чанж өдрөх байхаа л гэж бодож байна л да тий. Тэгэхээр үзэгч та бүхэнд гэрэл нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарыг хүрлээ. Хэрвээ танд ямар нэгэн асуух зөвлөх тийм зүйл байгаа бол манай эргэн хандах утас руу холбогдоорой. Тэгээ үнэхээр хөгжим бол хүний амьдралд маш хүчтэй нөлөөлдөг зүйлүүдийн нэг мөн. Гэхдээ энэ таны өөрөө чинь хувийн төлөвшил яг үндсэн ихтгэл үнэмшил чинь юу вэ? Тэрнээс болж асар их юм шалтгаалдаг байх нэ гэж би хувьдаа дүгнээд байна. Тэгээ таны дүгнэлтээс тий юу гэж дүгнэхэд та өөрөө шийдэх үзье. Тэгээ анхаарал тавьсанд маш их баярлалаа үзэгч тий. За баярлалаа. Чамаагаас ирсэнд бас маш их баярлалаа. За баярлалаа. Ногоон гэрэл. Энэ бол таныг урагшаа явж болохыг харуулдаг. Харин улаан бол зогсхийг. Шар гэрэл бол анхааралтай байхыг сануулж байдаг. Хэрвээ хүмүүс гэрлийн тохионы дүрмийг зөрчиж эхэлвэл юу болох вэ? За ер нь бол хүмүүс өдөр болгон шийдвэр гаргаж амьдардаг. Урагшаа явах уу, үгүй юу? Эсвэл хийх үү болох уу гэж хөвөрч байгаа. Харин ертөнцийн танд үргэлж ямар нэгэн тохиогч байдгийг та мэдэх үү? My heart and my soul, I give you control. Consume me from the inside.